Метроны чиглэлээр мэргэжил дэвшлүүлэхээр шинжилгээ ухаан технологийн их сургуулийн 8 багш бүгд найрамдах Солонгос улсыг зорилоо. Хүрэн баавгай шивэр хандгаа аган сэтгээдүүдийг илрүүлжээ. Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. Салхи секундэд 34 м/сек хүрч байгалийн гамшигт үзэгдэл болж байна. Буурайдад баавгай цагаас өмнө ичээнээсээ гарч эхэлжээ. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбаатар метро төслийн инженер техникийн ажилтныг шинжилгээ ухаан технологийн их сургууль болон бүгд найрамдах Солонгос улсын хаалла их сургууль хамтран бэлтгэнэ. Эхний ээлжинд 200 оюутныг 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрөөр сургахаар төлөвлөсөн. Мөн метроны төсөлд хамтран ажиллаж байгаа Дуухан инженерийн компанид дадлагжуулах юм а. Уг ажлын хүрээнд шинжилгээ ухаан технологийн их сургуулийн 8 багш бүгд найрамдах Солонгос улсыг зорилоо. Тэд метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчил, метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метро барилгын инженерчлэл, метроны тохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн 4 чиглэлд мэргэжил дэвшлүүлнэ. Сонирхуулахад 2025-аас 2026 оны хичээлийн жилд шинжилгээ ухаан технологийн их сургууль дээрх 4 мэргэжлэр буюу метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны тохиолол ба цахилгааны инженерчлэл, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл гэсэн шинэ бакалаврын хөтөлбөрөөр оюутан эсвэлэх гэж байна. Экологийн цагдаагийн албанаас хүрэн баавгай шивэр хандгаа зэрэг ховрон амьтныг хууль бусаар аган сэтгээдүүдийг илрүүлсэн байна. Тодорхойлбол засгийн газрын 2012 онд гаргасан тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг Сэлэнг аймгийн Ерөө сумын улсын тусгай хамгаалалттай газраас нэг ховор амьтан болох шивэр хандгааг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агансан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг тус илрүүлжээ. Мөн гэмт хэрэг үлдэхтэй ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий идэрхтэн хураан авч битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагуурын байгууллагаас 10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай хангай хинтий хөвсгөлийн уулархаг нутаг Тамсгийн хоолоогоор 20 см-аас их, Увсын Наранбулаг, Малчин, Зүүн хангай, Зүүн говь, Завхан, Давст, Бүх мөрөн, Баруун турун, Сэлэнгийн хөдөр, Төвийн Жаргалантад 16-аас 20 см, бусад нутагт 1-ээс 15 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн 10 хоногт агаарын температур Баруун аймагуд ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс хүйтэн, бусад нутагт дунджаас 1.1-ээс 6.2 градусаар дулаан, хурд тундас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна. Хүчтэй шорон шуурганы улмаас Баянгар аймгийн Баянговь сумын Өргөн багт айлингэр нурж 51 настай эмэгтэй дарагдсан байсныг Баянговь сум дахь аврах бүлгийн албахаагчид гаргаж сумын эрүүл мэндийн төвд хүлээлт өгчээ. Иргэний биеийн байдал хэв юм байна. Түүнчлэн хүчтэй шорон шуурганы улмаас Өмнөгов аймгийн Хамбогд сумын Гавлууд багт 80 харьцан 80 м хэмжээтэй 4 айлын нийтийн байрны дээврийн хэсэг хуурч унсныг сумын онцгой байдлын газрын 66 дугаар ангийн албахаагчид аюулгүй олгож аймгийн цагдаагийн газарт хүлээлт өгсөн байна. Говьалтай, Баянгар, Завхан, Увс ховд, Дундговь, Өмнө говь, Өвөр хангай зэрэг 8 аймагт салхи секундэд 28 м, зарим үед секундэд 34 м-ыг давж ширүүсч байгалийн гамшигт үзэгдэл болж байна. Жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн лав гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болгон тэмдэглэн үргэлгээ. Энэ жил өдөр нь энэ сарын 26-нд тохиож байгаа юм а. За өнгөрдөг буюу 2024 онд бол нийт 36,400 орчим газар хөдлөлтийн чичирхийлэл бол улсын хэмжээнд мэдрэгдсэн. За үүнээс бол 40 газар хөдлөлт бол 3.5 магнитуд буюу хохирол учруулах түвшинд ба түүнээс дээш мэдрэгдсэн тохиолдсон ийм газар хөдлөлтийн тохиолдлууд бол байна. Прибайкалскийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баавгаанууд ичээнээсээ гарч эхэлжээ. Тэдний булмрыг энэ сарын 20-21-нд Кригобайкалская төмөр замын байцаагчид илрүүлсэн байна. Ичээнээсээ дөнгөж гарсан баавгай хүмүүстэй уулзахаас зайлсхийдэгч, хоол хайж, голын эрэг болон суурин газар руу нэвтрэх нь байдаг. Мэргэжлүүдийн үзэж байгаагаар баавгай ичээнээсээ эрт гарсан тохиолдол нь гинтийн зүйл биш юм а. Сүүлийн 10 жилийн ажиглалтаар 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр байгаль нуурын төмөр замын ойролцоо хамгийн эрт ирсэн тохиолдол бүртгэгдэж байжээ.
Үүнээс өмнө 3 дугаар сарын 26-ны өдөр дээд амжилт тогтоож байжээ. Тайган эзэдийн зам байдал зочдод учирч болзошгүй аюул занлыг үнэлэхийн тулд улсын байцаагчид мөр илэрсэн газруудад онцгой анхаарал хандуулдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зочдод хог хаягдал, хүнсний хог хаягдлыг нутаг дэвсгэр дээр ялангуяа зам дагуу үлдээж болохгүй гэдгийг сануулж байна. Ice Global-ийн цөөн хармын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.